Монгол нутагт хавар иржээ. Уулын цас ханзарч, гол мөрөн цөнгөөн түрээд, хураг дугуулын туняагүй дуу айл болгоны хотноос хадаатай. Ирж яваа цагаа гэж. Нүүдэлчин төмний олон мянганы туршид оршин байгаагийн утга учир нь тэдний жилийн дөрвөн улиралдаан зохицсон хоол хүнс эдээ цагаан дан байсан нь лавтай. Эдэр 9-ийн хүйтэн түүний шилэн дээр залгах хаврын урт хавсаргыг давхад тэдэнд уламжлалт нэгэн хүнс хоол ихээхэн тустай. Энэ бол хөц будаатай шүл юм. Хөц будаатай шүл. Хөц гэж яриад иддэг штэ, одоо хөц будаа гэж ярьдаг. Тэрний яг жинхэнэ одоо манай Монголд тарьж исэн үеийн халтар арваа гэдэг энэ. Яг одоо ингээд халтар арваа гэдэг чинь одоо ингээд зарим нь хар, зарим нь цагаан ийм халтар байгаа үз. Энийг халтар арваа гэж ярьдаг. Халтар арваан хөц, халтар арваан гурил гэж хоёр юунд ярьдаг бид нэр. Өшөө бол цагаан арваа, цагаан будаа гэд янз бүр дийлдэ. Хөвсгөлийн зүүн сумдаар явхад уур унах гэдэг үг чихэнд сонсогдох нь сонирн байж магад. Морь унахаас мод унах гэж юу байх вэ гэд гайхах биз. Тэгвэл арвай будаа тарьж ургуулж байсан уламжлалтай энэ нутагт өдөр тутам хэрэглэгдэж байсан энэ үг цаг үеийн дагаад мартагдах шахжээ. Халтар арвайгаан ууран тхийн цайруулахыгаан ингэж нэрлэдэг байна. Одоо ингээд нүүдийг бид нэр одоо яг боловсруулах гэж байгаа нэгээс нь өөрсөндөө одоо бэлдэж авах гэж байгаа байхгүй юу. За ингээд энэ уурлууга хийгээд за нэг 2 аягийг хийчих. Яг одоо энийг бол яг нарийн хэмжээтэй шүү дээ. Энэ аягаараа хэмжээл. За ингээд одоо ингээд болно. Энэ хар хальсаа авахын тулд энэ уурандаа хийж нүүдэн. Нэгэнд одоо бид нар будаага хийцсэн чинь одоо энийг нэгээс нь одоо яаж байгаа. Одоо энэ ус хийж энийг дэвтэн. За одоо ингээд нүүдэн. Энийг тэгээд 2-3 мянга нүдэн. Одоо энийг тэгээд нүдээд. Тий. Энэ орой мод байдаг нь үсэлдэг нүдүр. Жинхэнэ 13 хийдэг нь бол энэ төмөр байдгийг. Энэ төмөр хүнд байна гэсэн үг шүү дээ. Эн чинь хөнгөх юм чинь. Зөвхөн энийг бол одоо нөгөө будаа ингээд жижигхэн ус хийцсэн чинь ингээд үрдэгтэй адилхан үрж одоо хальсыг авна одоо. Манай аав ээж бол энийг тарьдаг байсан. Манай аав одоо Бадамжийн мөнгө жаргал гэж хүн байсан. Одоо улсууд бол одоо Сосор урам генерал гэдгээр л сайн таньдгийг. Тэгээд тэр хүний ах нь байсан. Тэгээ манай ээж одоо Цүлтвийн ичийн хорлоо гээд сумын авраг сайлчин, улсын авраг сайлчин одоо тийм хүн байсан. Манайхан тэр их нөхөрлөл гэж нэгдэл байхад тэнд одоо энэ халтар арвайг тарьдаг. Тэгээд тариад нөгөө үхэр тэргээр модон анцаараа хаглаад тэгээд ингэж будаага ингэж хормоолоод энэ будаага ингэж хормоолоод нөгөө хагалцсан юуруугаа ингэж цацдаг. Тэр чинь ингээд нэг явдлаа тааруулна бас. Нөө хүүхэд байхад сонирхож өнөөхийг нэг будаа ингэж хал хүүхдийн хормоо юу байхад ингээд цацна. Наад явдал таарахгүй их баг ургуулах нь аятай явдлаа тааруул гэж загнадаг тийм байсан. Тэгэд тарьдаг байсан. Тэгээд тэрийгээ яг намар нь одоо яг бас нөх юугаараа ингэж нөх гар хадуур юмар хадаж хурааж аваад тэгээд нөгөө цайруулахдаа мориор ингэж эргүүлж үс одоо бол комбайнаар унгаадаг шээ. Тэххгүйгээр мориор ингэж өнөөхийг гიშгүүлж мориор гიშгүүлж тэрэн бол биш. Зүгээр одоо ингээд адуугаар гიშгүүлээд нөгөөхийг толгойноос нь салгадаг тийм байсан. Тэгээд өнөөхийгээ явд одоо ингээд байхын тулд энийг ингээд гаргаж авахын тулд салхины салхи одоо энэ талаас салхилаа гэхэд чинь салхины юугаар ингээд идэх ингээд яхтай зэрэг нөгөө хальсан гişгээ ялгараад будаа нь үлдэн тэгэж авдаг байсан. Би тэрийг одоо хүүхэд байсан болохоор бас бүрэг бараг мэдээд байгаа юм. Тэгээ манайх тэр энийг одоо энэ будаага ингэж одоо өсөлж хөц удаага хийх уур байхгүй. Энэ уурыг тэр үед одоо нэг малтай хүмүүсүүдэд нэг үнэнд нэг одоо сүү оноодог байсан. Тэдний ятар сүү
одоо та тушаа 2 үнэтэй бол 200 литр суу, 3 үнэтэй 300 литр суу тушаа гэж ингэж өгдөг байсан. Тэгээ би энийг 100 литр сүүний нормыг хааж өгчээж энийг хөдөлж авчихсан. Тэгээд одоо яг энэгээр олон жил хөц удаа хийж ийцсэн юугүй. Энэ нүдүр мүдүр нь одоо модон байдаг нь бол ийм учиртай. Ус нь ихтчүүл өнөөх ингээд доошоо дагдчихдаг байхгүй юу? Яаж юм болж юм? Гайгүй нэ. Яруу шиг байна. За тэгвэл дахиад нэг жаах хийч. За. Манай ээж л нэг тэгж ярьдаг байсан. Би тэгээд одоо ингээд гал түймрийн аюул ингээд хүрээд ирэхэд нөгөө түймэр одоо ингээд эндээс хүрээд ирэхэд энэ уурныхаа амыг түймэр рүү харуулад тавихад тэр тойроод гардаг гэж. Уур амын тийш нь харуулад яадаг гэж тэгж ярьдаг байсан. Тэгэхээр монголчуудын эдэлж хэрглэж ийсэн болгоно л яг одоо бүр ах уйтайгаа холбоотой байгаль дэлхийтэйгээ зогтсон одоо тийм л байсан байна лээ одоо тэгээд за одоо хүмүүс юу яа будаага болж байгаа үгүйг нь одоо хар гар дээр авч явз. Одоо болчих. Тийм. За энэ одоо болж явах шиг байна. Үс нь ингээд унцдаг байхгүй юу? Тэгээд энийг ингээд ингүүлээд юугаа үзэж байгаа юм. Нэг өсний одоо гар дээр болж байгаа үгүйг нь үзээд тэгээд энэ бол одоо яг ингээд үс нь унчиж байгаа байхгүй юу? За одоо тэгээд энийг энэ твшиндээгээд энэ одоо ингээд болцсон байна. Ингээд гараараа хутгаад үзэхэд энэ гараар ингээд дүүрэн шаваад ирэхлээр яг болно. Тэгээ одоо энэ твшрүүгээ юу л нэнийг. За одоо юу ёрооллоод. За тэгээд энэ лүгөө хийдэ. Ёроолоор тонгойл. Тэгэл. За болно. За одоо ингээд энэ маань одоо нөгөө үс нь унаж байгаа гэсэн үг. Энийг одоо ингээд түр сэврээгээд ингээд наранд ч юм уу галын хажуу ч юм уу ээчж байгаа. За энийг нэг хэсэг ингээд тавьчих одоо. За ингээд бид нар бол одоо энийг ингэж хэсэг ингэж тавиал тэгэл энийг ингэж үзээлээ нэг байс хийж байгаа л. Эврэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо дэвж одоо энийг дэвж гаргана. За ингээд түр ингээд дээлгээд ингээд наранд ингээд хурдан хатчихно энэ чинь ингээд. Халтар арва ерөөсө 2 аягийг л би өсөлж байгаа. 2 аяг маань одоо эн чинь бараг 5-6 литр болно. Тэгээд 5-6 литр болохтой зэрэг энэ маань хичнээн чүн хооллоо шүү дээ. Энэ бол маш их өсөн будаа юм чинь болоод нэг болгоны будаа өсөөл. Тэгэл эн чинь одоо бид нар бол энийг ингэж байгаа юм чинь бараг одоо нэг 4 ам бүлтэй айл байлаа гэхэд энэ лав 3-4 хоногийн хоол. 3-4 хоногийн будаа байхгүй юу. Тэгэл одоо энийг ингэж дэвэл үсийг унгаагаад тэгээд чанана одоо. Дулуусар минийхөө энийг үзэж байгаа дэвэн шүү илүү. Тэмдээ юм тавьж байгаа. Тооноор тусах үдийн наранд халтар арвайгаан сэврээсэн бол дараагийн үйл нь түүнийг дэвэх. Хайлс үс хог шорооноос нь цэвэрлэн салгахыг хэлж байгаа хэрэг. Хөдсө будааг агшаах болгох явц тун удаан үргэлжлэнэ. Цагаан будаа шиг 20-30 минут биш бүр 5-6 цаг буцалган агшаана. Түүнийг удаан болдог булууны яс зэрэгтэйгэн хамт буцлах нь бий. Нэгэнт буцалгаж жижигэнсэн будааг хүйтэн газар 2-3 сар хадгалах боломжтой. Бид нар одоо гэртээ сурцсан болохоор л гэртээ л дэвж байгаа. Салхин дуг нь ундаг баха. Ингээд нэгэснээ хальсаа авч байгаа. Жинхэнэ өнөөх монголчуудын одоогор бол төмпөн юм уу да. Твш махаач гаргана будаага чиний. За болж гин үү. Одоо үсэн унаа дууссан бол одоо тэгээд чанах үйл ажиллагаагаа хийн шүү дээ. Наан чанах чинь эн чи будаага болгож яахгүй юу? Одоо будаага болгоно. Нэг ясны хоолнд хийхэд бэлэн болгож байгаа. Удаан чанах. Удаан чанна энийг үл нэлээ удаан чанна. За ямар ч их байсан нэг 5-6 цаг чанах байх шүү. Тий, одоо болчихоо. За. За тэгээд одоо ингээд
өнөө хайлсаа унгаагаад авчиж байгаа юм. За одоо тэгээд энийг чанана одоо. Орчин үед бол юу яад юм бэ лээ. Одоо түргэн босгогчд хийгээд чанчхлаар их хурдан болд юм байлээ. Тэгэхээр энэ маань одоо нэгэнт газраас ургаж байгаа учраас нөгөө шороо чулуу байдаг. Юунда будаанда. Тэгээ одоо энийг ингэж хийхдээ зэрэг одоо шангаа яд. Тэгээ одоо энийг нэг ёсны одоо давхар үйл ажиллагаа болох гэж байна. Одоо ингээд энэ ингээд юугаа шөлөө хий чинь. Тэгээд будаага ингэж хийгээд ингээд зайлаад байна ингээд. Ингээд будаатайгаа ингээ хийгээд байгаа. Тэгэхээр энэ маань ингээ будаатайгаа хийхдээ зэрэг нөгөө дороо чулуу шороо шангандаа үлдэхгүй юу? Тэгэл одоо ингээл болно доо. Ингээд өнөө зайлаад ингээд тунгааж штэ. Тий, тунгааж байгаа нэг ёсны өнөө чулуу шорооч хүнд юм болох дээр дороо үлдчихдэг. За энэ бол чулууг юм байна. Тийм байна. Бид нэр бол одоо яг юуны үед л ингэж л хийж ийсэн. Одоо бол шигшүр тэр чулуугийн сайхан цэвэрлждэг болохоор энэ юм нь байхгүй. За тэгээд нэг иймэрхүү маягаар л яа. Тэгээд эн чинь ингээ буцлаад болоод ирэхдээ зэрэг нөгөө дэвж гараагүй ааг нь үлддэг байхгүй юу? Ааг нь үлдэхдээ зэрэг энэгээр ингээ буцлаад ирэхлээр эн чинь ингээ зөндөө ааг гана. Тэгээ энийг хамаад тайчдаг. Тэгэл өчнө чанана да. Дутуу чанал хатуу болно. Одоо энийг бүтэ юу энийг сайн болторно. Тэгээд энэлүүгээ чанахтаа нөгөөх булууны яс нэг амттай удаан болдог. Тим юмнуудаа хийн штэ. Дээр үед бол бид нэр одоо нөгөө ичээ хийгээд баян төрүү гэж ярьдаг. Баян төрүүгөө бид нэр хайдаггүй. Баян төрүүгээд байдаг штэ нэг булчинлаг байдаг. Тэрийгээ хийн, тэр чин мөд болдгоо. Тэрийгээ хийн, булууныхаа ясыг хийн. Одоо тэгэл өшөө амт орох юм одоо шөл гардаг юу вэ? Тэр болгоныгоо энэтийг хамт чанаад энийг амт оруулж, будаага амт оруулцдаг. Бэлэн одоо ингээд чанаад тавьдсан хөц маань одоо бид нэр ингээд будаага болгоод бэлдэтсэн байгаа. Энэ бол жинхэнэ халтар арвын хөц байхгүй юу? Монгол өв соёл нэвтрүүлгийн уран бүтээлчид ирэх сургаар наран долгор болон түүний бэр дулам сүрэн нар цаг хэмнэх үүднээс үхрийн мах чанаад ясны шүл гаргажээ. Одоо ингээд бид нэр одоо хоолндоо одоо хийж идэх гэж байна энэ хөцөө. Тэгэхээр одоо яг нэг хөцөөвл анх чанахтаа одоо яг яс мас одоо булууны ясч байд юм уу одоо аль болохоор шүл гарах тийм юмдаа хөцөө цуг чандаг. Эрт бүр одоо энэ махнасаа өмнө. Тэгээд чанаад бэлэн болцсон юм а. Одоо бид нэр хоолндоо хийж идэх гэж штэ. Тэгэхээр хоолндоо хийхээс өмнө нөгөө маха чанаад бас давхар шүл гаргадаг. Тэгээд тэр давхар шүл гаргасан дээр дахиад хөцөө хийгээд чанаад иддэг. Одоо энийг одоо бид нэр маха гаргах уу та. Биднийг одоо яг өсөж байгаа үед бол хөцүүдэгаа ингээд бэлдчихэд махныхаа шүлийг гаргаад дээр нь хярамцаа хийдэг. Хярамц чинь нөгөө одоо нөгөө 5 цулын юм штэ. 5 цулынхаа өнөө цустай мустай байдаг шүү дээ. Одоо ингээд цагирган цустай өлөн дотроо цагирган цусаа хийгээд цутгацсан. Тэгэл яг дотор махал гэсэн үг. Тэгээд дотор махаа энэлүүгээ хийгээд тэгээ хөцөө хийдгийг. Тэгэхээр одоо бид нар бол нэгэнт хярамц өдөд одоо байхгүй учраас одоо махаа хийгээл тэгэл хөцөө хийнэ. Багаасаа идэж өссөн болохоор энэнд бол ерөөсөө хизээч тэнд хүнд ерөөсөө хордлого өгдөггүй. Хамгийн сайн тэжээллэг юм. Тэн дээр өнөө дотор махны одоо бид нэр хярамц гэж яриад байгаа. Дотор махныхаа махыг энэлүүгээ хийгээд хөцөө хийгээд ингээд идэх юм бол жинхэнэ одоо яг өнөө витаминлэг юмнууд чинь бидний одоо цэвэр болоо. Тэгээд энүүнээс хичнээн хийдсэн ч байсан хоолнд ерөөсөө тийм хордлого өгдөггүй. Ер нь хамаагүй бид нар бол одоо хамаагүй ингээд одоо орой байхад чинь аарцтай хөцтэй энэ хярамцтай будаага идэл унтдаг тийм л байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо энэ хярамц гэдэг юм хийхэ болчих дандаа махаа хийгээд байгаа юм л да. Уг нь уул зүүнэл дотор махаа хийгээд идвэл одоо жинхэнэ яг л жинхэнэ ориг хоол байхгүй юу? Одооныхоор бол ориг л юм та. Би ч одоо 8-9-тэй хонд явж ийсэн. 8-9-тэй хонд явах чинь өглөө хонь гаргаад бэлчээ чинь ард дээр нь энийг ээж аав маань хийж өгнө. Хийж өгөл одоо энэ дотор өөх чинь ийм том дандаа дотор мах юм чинь том орно гэж гэлээд л тэгэл өнөө хийгээ идж явал хонд яваад өгнө. Өдөржингөө явж орой нэг нар жаргахын алдад ирнэ. Тэр болтор үлдэ хадаг байхгүй эн чинь. Эн чинь нэгэнт
дотор мах гэдэг чинь хүний одоо бүр бүхэл эрхтэн юмд одоо тэжээллэг байдаг учраас тэр хүйтнийг даана. Яг өсдөд дээлтэл явна л да. Тэгээ хүйтнийг даана. Нөгөө дотроос нь үнэ халуун аарцтай будаага юутайгаа иччихсэн юм чинь ингээд ерөөсөө өнжөө өлөсдгөө тэгэл ирдэг баг. Тэгэл ороо эртхэн хүрээд ирэхэд ээж аав маань яг нэг юунд цай хийж өгөл нэг шар тос 13 нэг жижигхэн хийгээл нэг шар тос хийж хал тэгэл халуун цайгаа уучдаг шар тостоо. Тэр чинь шар тос чинь бол одоо яг л үнэнийхээ хонь малаа саагаал үнэ малаа саагаал гарсан тос шүү дээ. Одоотой адилхан тийм нэг маасал заасал илдвэн бол биш шүү дээ. Тэгэл ингээл иддэг байсан. Тэгээ одоо тэгэл явлаа гэд хэмээх одоо бид нар бол одоо тий өвчөө эмгэгч тусдаггүй өдий болторл одоо явж илийн одоо дайжгүй. Тэгэхэд бол одоо бидний идэж өссөн яг үндэсний идсэн хоолууд энэ байхгүй юу. Тийм учраас бид нар одоо шүд бүтэн шүдэрүүл. Одоо тэр нэг цагаан идэ юмал идчихсэн та тийм байсан юм уу? Ямар байсан одоо тэр ундаа байхгүй хаяа нэг биднийг хярмал уулгадаг. Тэрнээс илүү юм бол ерөөсө тэгж яадаггүй. За ам цангаж байгаа хярмаа уул гэдэг. Ийм л байсан. Тэгээд энэ цай маа уухгүй. Тэгэл таргалуу өнөөх өвлийн дүнд энийгээ л идэн. Тийм одоо гурилтай хоол бууз хуушур тун ховорхон штэ. За хаяа нэг бууз хуушур нэг хөгшөө аав ээжиндээ ороод идэн нэг юм тал хуушур өгөн өнөөхийг залгичхалгүйгээ явчихна. Тэгэл өнжингөө тэр чи юм идэхгүй тийм л байсан. Одоо л харин сүүлийн үед л одоо энэ хөц möц ийм юмнууд байхгүй одоо тэгээд бэлэн хоол бэлэн ийм л юмдад жаахан хордлого байдаг болоо гэж зүгээр би боддгийн зүгээр хэмэтгэв тэр нь одоо шинжилгээ юмар орж ирдэг зөвл орж ирдэг бахалдаагүй. Одоо энэ худалдаагаар ингээ яваад байгаа одоо зараад байгаа одоо хүний бизнес одоо яг хэвдэ 5 цаас олох юу юм л да мөнгө юм аргал юм л да одоо энэ ундаа энийг бэлэн хоол тэгээд нэг янз бүрийн одоо хятаас орж ирж байгаа шинжилгээ нь мэддэхгүй тесэрдэггүй шиг эрзэний чихэрч гих шиг маш их юм ирж байна. Энэнд би маш их харамсдаг. Ер нь их харамсдаг. Тэгээ манайх бол одоо ингээ сүү цагаан идэгээ манай энэ хүүхдүүд чинь малтайгаа юм чинь сүү цагаан идэгээ боловсруулад тэгээ ингээд хөөхөн хөлдөөгöd таргаа хөлдөөгöd ингээд аарц марцаа ингээд хэвэл зараад ингээд ийм хий ингээд уутанд хийгээ зардаг байхгүй юу. Тэгэхэд уутанд хийгээд тавьсан тэр цагаан идэв. Миний тэр бол цэвэр ориг аарц тараг ийм л юм хийдэг. Энийгээ хийгээд тавьдсан байхад болдог ч юм уу болдгоо ч юм уу эрзэний чихэр нэг ийм урт мурт одоо нэг ийм годгорж ажилдаг ийм юм хамгийн түрүүнд аваад явчихдаг байхгүй юу. Тэгэл би боддгийн чаавастай энэ хүүхдүүд одоо эцэг ихэн ч ойлгуулж өгдөггүй юм уу? Аль эсвэл одоо бид ингэж энийг ингэж энэ хортой энэ болохгүй гэдгийг нэгэнд эцэг их тэд нар ойлгуулж өгөөгүй дээрээсээ л ийм болж ийн л гэж боддог. Одоо тэгээд эн чинь цагаан идээгэр маш олон төрлийн юм хийж штэ. Одоо тэгэл үнэгийн саагаад боловсруулаад цөцгийг гаргаад айрыг хийгээл тарг хийгээл одоо ерөөсө 20-30 төрлийн юм холихгүйгээр хийж болж байна. Одоо ер нь арих аргинасаа өсөөгөл юу эс байхад тийм. Тэгэхэд бол одоо тэгэл янз бүрийн одоо нэг ааруул маруулч гэх шиг одоо чипс ааруул би тэр бас хужаар хүртэр явж ааруулыг судалж идчихсэн л да. Тэгээд тэнд очиод яг оригоор ааруул бас байдгүй л юм билээ. Би тэрийг бол бас үдчихлээсэн. Тэгэл яг одоо энэ монголоороо ингэж хийж байгаа ийм имийг л даанч шиг хэцүү юмдаа одоо цэцэрлэгийн хүүхдээс нь ахуулаад сургуулийн яадаг бол гэж хүртэл дэмий бодж явдаг. Одоо уг нь хүүхэд одооны хүүхэд бол ерөөсө 3 настайгаас эхлээд хооронд ерөөсө шүдгүү байна. Энэ юуныхан энэ цагаан идэвхтэй холбоотой байхгүй юу? Гэхдээ биднийг одоо хүүхэд байхад хятад гээд одоо ингээд тийм шар шүдтэй нэг өгчүүл байдаг л байсан. Одоо бол хятадууд тийм биш шүү дээ. Тэгэхэд намайг тэнд явж хахад нэг хүүхэд нэг аяг сүү дэвшүүлээд тэгээд яаж исэн. Тэгээд тэрийгээр сүү цагаан идээг маш их хэрэгэлдэг тийм болсон юм байл. Би тэгээд бас тэрийг судалж ийсэн юм. Нүүдэлчдийн амьдралын эгэл энгийн гисэн болгон цаанаа асар их утга учиртай. Тэд олон мянганы туршид нүүдэллэхтэн хэрэггүй илүү зүйлийг тээж зөөж явсангүй. Өнөөгийн бидний гайхан бишрээд байгаа бүхнийг тэд хэдийн буй болгон амьдралдаа хэрэглэж байжээ. Одоо яг энэ маха хийгээд маха сая одоо хүүхэд хөшгөлчлөө. Одоо ингээд маха хөшгөлөөд яа тэрнээс бид нар бол одоо хярамцын чинь хөлдөөгээр нөгөө цагирэг цустай байдаг учраас хөлдөө оруулж ирээ сүхээр тас чавчаал
Тэгэл бошуухан халуун юм руугаа хийдэг байхгүй юу? Тэгэхгүй болохоор нөгөө шөл маань тас хар болчдөг. Цус нь уусаад нэгэнт энэ дээр одоо нөгөө хөц удаага хийхийн тулд хярамцтай хоолойг хийхийн тулд нэг юм халбах юм уу 2 халбах ус хийчдэг. Ус хийгээд буцалгана. Буцалгаж ягаад буцалж байгаа юм руугаа нөгөө хярамцаа хийдэг байхгүй юу? Нөгөө цус мус юм тас чавчаад хийсэн хөлдөө чигээр нь хийдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө цус чинь усандаа уусахгүй тэгээд ингээд тас чавчиж хийгээд ингээд хэсэг нөгөө хигээ буцалтар нь харна. Нэгэд буцалж байгаа ус руу чинь хярамцаа хийгээд ирэхдээ мөстэй ороод ирэхдээ зэрэг чинь мэдээж буцлахаа яж штэ. Тэгэхээр нь хэсэг хүлээн тэрийг хүлээгээд ингээд өнөөх нь буцлаад ирнэ нөгөө цус чинь ингээд аятайхан юу шөлч болоод томороо болоод ирнэ. Тэгтээ зэрэг нь юугаа дахиж ус одоо энэ махныхаа шөлийг бэлэн нэмдэг. Тэгээд нэмж хийгээд тэгэл одоо ингэж энийгээ ингэж жижигхэн буцалгаж бур хийлгэж буцалгачаад тэгээ хөцөө хийн одоо. За тэгээ одоо баг буцалчих. За одоо ингээд нэг хэсэг буцалгана яг жижигхэн бур хийлгээл авна штэ. Бас улаан мах руу шууд юугаа хийж болохгүй шүү дээ. Тэгээ буруу хийлгэж аваад. Монгол хүн нэгэнт мал аж ахуйгаа эрхэлдэг. Бүхэл одоо бидний өвөг дээдэс хэн шалгаагүй манай Монголын өвөг дээдэс бүгд мал аж ахуйгаас бүх юма болгодог байсан. Ноос хүсийг ашиглан, сүү сайлыг ашиглан, арьс ширийг ашиглан бүх юма хийдэг байсан. Тэгээд одоо яг тэрнээс одоо бас хаягдж хаягдсаар хагаад одоо яг зөвхөн манайхны хувьд би одоо хүүхдүүдийнхээ хамтаар ингээд яхад бол ноосоо бас ашиглаж байгаа. Ноосоо бол ашиглаад ноосоор нь одоо тохом хийн, одоо энэ ширмэл шигдэг ингэж хийн, одоо нэг орчин үед нэг эсхий гутал хийн, одоо тэр доогуурчиг 2 чим жажицсан юм. Тэгээд яг Монгол хоньны ноос бол бас арай болохгүй байлээ. Би бас Монгол хоньны ноосоор хийж үзсэн. Зөвхөн яг Монгол хоньны ноос бол энэ ширмэл одоо ингээд дээр үеэс өнө хөгжүүлээ хийжсэн юм одоо хаалга үүд дээвэр туурга гэд юмнууд л хийхээс биш. Яг нарийн орчин үед тохирсон одоо энэ таавчиг гутал одоо юу гэдэг одоо нэг эсхий урдлын юмнуудыг хийхэд бол арай Монгол хоньны ноос бол тохирдгүй юм билээ. Тэгээд Монгол хонь тэр нарийн одоо дээр үед л Мярнуускын хонь гэж байсан юм а. Сангааж явах гэж байхад тэрний ноосол жинхэнэ яг тохирдог юм билээ. Тэгээд яг нэг сая бас нэг Мярнуускын хуц авсал да. Юутай хамт аваад тэгээд тэрнийхээ ноосыг ашиглаад одоо бас эсхийгээр бас тэгээд таавчиг одоо нэг гараад байгаа эсхий юмнууд байна шүү дээ. Тим юмнууд яг хийдгийг. Тэгээд яг өөхөн тосоороо бол бас нэг жижигхэн савн хийж байгаа. Өөхөн тосоороо. Тэгээд өөхөн тосоор хийсэн савн энэ бол одоо янаар маш хэрэгтэй. Манайхаа ингээд одоо нөгөө нэг өөхөн тосоо ингээд хийхдээ зэрэг өөхөн тосоор савн хийгээд ингээд үнэртгэл нэг дээр үед нэг барааны савн үнэртэй байдаг. Яг тэр юм шиг болдог байхгүй юу? Тэгээд тэрүүгээр гал тогооны савн угаах юм уу одоо юмны хэр гаргахад өөхөн тосны савн шиг хамгийн сайн хэр гаргадаг юм байдаггүй. За одоо энэ маань буцалцсан одоо хөцөө хийн дээ. За хийгэрэй минь хөө. Энэгээр хийх юм уу? Дахиад нэг хэсэг буруу хийлгэж яхах шүл имчихгүй юу? Арай өтгөн байна. Одоо ингээд энэнийхээ дараа тийг. За тийг. Хутгах юм уу нөхөө. Нэг жижигхэн бас буруу хийлгэж чад одоо яана. Арцаа хий. 90 онд чи яг одоо нэг зах зээл төлөвлөгөөтэй эдийн засгаас болоод нөгөө нэг зах зээл рүү шилжиж байгаа үед юм айгүй хуурж ирсэн шүү дээ. Тэгэхэд чинь эд энийг хийдэг байсан. Тэгэл одоо энийгээ чи одоо тэгээд уурыг ч нүдэн шүү дээ. Ер нь одоо даанч одоо би нас ахичаад юм хийж чадахгүй. Тэнээс бол одоо мал аж ахуйгаа түшгэлээд мал аж ахуй дээрээсээ юм бос хийх юм бол одоо маш их юм хийх байхгүй юу. Ерөөсөө одоо ингээд гадныхныг хараад ах шаардлагагүй л байхгүй юу. Одоо тэгээд гутлаа уллаад өмсчиж байна, гутлаа хийж өмсч байсан. Одоо тэр эсхий юу шир боловсруулах юмыг бол одоо тусгай бас боловсруулдаг хүн байхаас биш яг хүн болгонч бас боловсруулдаг биш юм билий. Тэр бол тэгэл одоо гүүгээ зун нь гүүгээ бариад айргаа хийчин үнэ малаас хаагаад одоо энэ хөдөөний ажиллаж байгаа малчин хүн бол түмэн завгүй шүү дээ ер нь.
Тэгэл үнийгээ саана, хонио саана. Хонио маань сүү чинь одоо хийхүү арил нь хамгийн сайн шүү дээ. Хонио маань сүү ер нь уг нь ууж чаддаг үл адил ширгэл. Одоо тэгээд хониомоогоо саадаг байтгаач үнийгээ саадаг хүн ховор болд юм уу яа. За миний хөө аарцч ирсэн юм уу? За аарцаа өгч. Нэгээс өнөөх хөцөө ингэж болгож буцалгахгүй болохоор энэ маань бэлэн хоол болохгүй шүү дээ. Одоо энийг бур хийлгээл тэгэл эн чинь бүгд болцсон юм шүү дээ. Шөлн болцсон, махан бур хийлгээд болцсон, будаатайгаа будаанд болцсон. Тэгэл одоо ингээл хоол маань бэлэн болно доо. Би энэ аарцыг юу гэж боддгийн зүгээр одоо л бодож байгаа. Одоо ингээд аарцтай юм идэхэд одоо энэ нэгэд одоо өөрийн бие хаанд сайн цагаан идэ юм чинь одоо нэг кальцмалж элдвийн витамин байдаг. Хоёрдугаарт юу яадаг болов шингээл цайдаа байдаг болов гэж боддгийн. Одоо энэ будаа буруу харах зуургүй гэд нэг үг байдаг да. Тэрнтэй адилхан агаар нэг адилхан ер нь тэгэл хүүхэд байхад ч одоо хонинд явхад аль юм энийг ичхалгүйгээ явчихна. Зунанд таргуучхалгүйгээ явцдаг тийм л байсан. Хаяа нэг ам цангаж юм хүмүүухаар бол хярам уул гэдэг тэгээ тийм л байсан. Яг хөө зарим хүн бол бас иддэггүй юм билэ. Тэгвэл манайхан бол юу яадгийг одоо энэ цагаан сар болоход цагаан сараар одоо цагаалаг гэж өгдөм да. Одоо цагаалаг гэд одоо айл дорнгууд юу ч гэсэн одоо бурханд нь төрүүлж мөргөж хол тэгэл золгуудаа хийдэг. Тэгэл тэрний дараагаар одоо цай ундаа өгч ход цагаалга өгдөг. Тэгээд тэр цагаалганда манайх энэ хөц будаага өгдөг. Тэгээд тэр хөц будаага өгтөө зэр хүн айгүй дуртай. Цагаан сарын үеэр чинь одоо бууз хуушургэл мах шүлгэл элдэн өнгийн мэдсээр яваад бас зарим үед хоолнд шингүр муутай байдаг гэж бодож. Тэгээд нэг аяг хөц идчихад чинь тэгээд тэр чи явчихж байгаа. Болж. Давсан жахан сууллуу. Давсан жахан яг. За ингээл одоо хоол манд бэлэн боллоо да миний хүү гаргах юм. Тэрийг яат. Ингээд аяглаад эднийг одоо хөцөөрөө дайлна да. Хөц будаатай бас аарцтай будаатай шүлний амт чанар ашиг тусыг энд магтан өгүүлэх нь илүү үзвэз. Олон мянганы туршид шалгарсан монгол хүнс гихтэл болно. Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин бод гэрлийнхэн ширээгийн тойрон амттай хөц будаагаан амтархан эдэцгэн. Ийм л энгийн нэг монгол малчин айлд бидний хайсан өв соёл минь хадгалаатай хэвээр байдаг. Монгол өв соёл нэвтрүүлгийн уран бүтээлчид түүнийг хайсаар олсоор яваа билээ. Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэ булган, Цагаан уур, Чандман өндөр сумдаас бэлтгэсэн өв соёлын нэвтрүүлгүүд маань та бүхэнд үргэлжлэн хүрэх болно.